Аялын тойрог нэвтрүүлэг өнөөдрийнхээ дугаараар үзэгч та бүхэндээ одоо энтгчүүдийн бас цөөн хувийг эзэлдэг сик хүмүүсийн тухай бас та бүхэндээ танилцуулъя гэж шийдлээ. За яагаад тэгэхээр бид одоо New Jewel-чин болон одоо Minar Travel гэдэг хоёр компанийнхаа шугамар энтгээр аялаад олон сайхан газараар ингээ явж байна. Тэгэхдээ энэ Minar Travel компани болохоор сик хүмүүсийн компани байдаг. Ер нь их сайхан одоо хүнд одоо амлсан бол амлсандаа хүрдэг. Заа гэвэл одоо яа гэдгүү тийм сайхан усуд байдаг юм байна. Тэгээ манай одоо гайд одоо Ruby Sync гэдэг одоо хүн байгаа. Одоо Minar Travel компани Мумбай дахь төлөөлөгч. Excuse me Ruby. Ruby та бидэнд сик хүмүүсийн ахуй амьдрал ёс заншлаас ярьж өгөөч. Бидэнд чухал 5 зүйлийн бэлэгдэл байдаг. За энэ бол мөнх байдлыг бэлэгдсэн төмөр бугуйч Кара. За энэ бугуйч нь бурхныг бидэнд үргэлж сануулж байдаг. За хоёрдугаарт бид үсээ огт тайрдаггүй. Бас кирпан буюу тахир хутгийг үргэлж биедээ авч явдаг. Одоо синк хүмүүсийн үндэсний ёс заншил ингээд хутгаа бие дээрээ аваад явж идэг. Гэхдээ одоо дээлид ч энтгийн альч одоо нутагж авсан синк хүмүүсийн хутгаа биенээсээ салгадаггүй. Гэхдээ энэ бол ямар нэгэн байдлаар одоо бие хамгаалах чиглэлийн одоо хутга биш. Ёс заншлаа хадгалж үлдээж байгаа. Хэрвээ синк хүнээс ондоо хүн хутга бас ингээд зүүж явж байгаад одоо баригдах юм бол одоо маш өндөр хэмжээний торгуулт төлдөг. Тэгээд эдгээр улсууд маань бас сайхан түүхтэй байдаг. Одоо 3000 хүнтэй одоо сикийн айрам одоо өөрөөсөө 6 дахин илүү хүчтэй одоо 20,000 гаруй хүнтэй одоо хиндугийн айрамтай одоо пенжабчууд одоо энтгчүүдтэй тулдаад одоо ялан дийлсэн тийм одоо гайхалтай түүх байдаг. Яагаад тэгэхээр эдгээр бол ингээ бүрэн одоо өвч одоо чинжаалаараа ингээд зэвсэглээд гадны төрөмгөлөгчтэй тулдааж яалж дийлжсэн. Маш тийм эрэмгийн дайчин хүмүүс байдаг. Ихэнх хүмүүс одоо юм пагри одоо энийг бол одоо чалмаа гэж одоо манайхан орчуулж хэлсэн байдаг. Пагриг болохоор ингээ харангуйтаа за эдгээр араб улсууд юм байна, лалын шашинтай хүмүүс юм байна гэж андуурдаг. Сикүүд бол их хвчлэн одоо өөрсдийн сикизм гэдэг одоо өөрсдийн гэсэн шашнаа шүтдэг. Эдний шашнаас лалын шашнаас бол нэлээд ондоо онцлог ялгаатай. Үсээ бол ерөөсөө тайрдаггүй. Одоо бага наснаас эхлээд ургуулад байдаг. Тэгээд үс нь бол маш урт болдог. Тэгэхээр үсээ ингэж толгоогоо ороогоод тэгээд дээрэс нь одоо пагрига хийгээд not cutting hair. So and this pagri is 6 meter. 6 meters. Excuse me, may I show your hair? No, we can. No. Тэгээ үсээ бол ерөөсөө үзүүлэх боломжгүй гэж хэлж байна. Ягаад тэгэхээр өөрсдийнх нь ёс заншил болохоор бас аргачгүй баха. Бид нар бас хамаагүй хүндээс тулгаж болохгүй. Одоо сахлаа ингээд ургуулаа дээшээгээ ингээд бас шуучдаг. Тэгээд сахлаа үнэртэй усаар ингээд сайхан цацаж өгдөг. Тэгээд 6 метр урт үсээ 7 хоногт 2 удаа угаадаг. Тийм маш их шампунаар угаадаг гэж хэлж ирсэн. Ер нь бол их сайхан ёс заншилтай одоо ийм хүмүүс байдаг. Тэгээд сикүүдийн одоо нийгмийн байдал одоо нийгмийн төвшингээ ингээд аваад үзэхээр ихэвчлэн одоо ядуу сик хүн баг байдаггүй. Ихэвчлэн л одоо хуваарь бизнес эрхлээд одоо дэлгүүр оршин ажилладаг. Одоо нийгмийн дээд зэндааны улсууд л ихэвчлэн одоо сикүүд байдаг юм шиг бидэрт бас анзаарэгдсэн. Энтгч хүмүүсийн дунд сонин одоо дохио зангааны хэллэгүүд байдаг. Яагаад гэхээр монголчууд одоо ямар нэг юм хүсээд одоо зөвшөөрсөн тохиол толгоогоо тгий гэдэг. Үгүй бол үгүй гэдэг. Гэтэл энтэг хүмүүс болохоор ямар нэгэн зүйл хүсээд окей зөвшөөрснийхаа тэнд бэлэг тэмдгээр толгоогоо ингээд зөөлх ингэж хоёр тал руугаа найгаж ингэж сонин хөдөлдөг. За үгүй гэдэг. Руби маань сая бидэнд хэлэхдээ одоо сүүлийн үед энтгчүүд яг ингэж толгоогоо ингэж найгаж ингэдэг зүйлээ ерөнхийдөө болцсон. Андаа ихэвчлэн одоо ингэдэг болцсон. Зарим нэг дээр үеийн хөгшчүүд бол яг тэр яс заншлаар ингэ толгоогоо ингээд хоёр тийш жижигхэн сэжлээд ингээ хөдөлдөг гэд хэлж ийсэн. Thank you so much. Thank you. Nice meeting you. Okay. Тэгээ өнөөдөртөө бас нэвтрүүлгээ бэлдээд бас энэ сикүүдийн пагри өмсөд үндсэн ингээд хувцсыг өмсөд ингээ харагсан чинь их аятайхан сайхан хувцс юм байна штэ. Сүртэй хувцс байдаг юм байна. Гэтэ энэ нөгөө бас нөгөө цаг энтгийн ард түмний бас цаг агаартай холбоотой байд юм болов гэж ойлгож байна. Ягаад гэхээр маш их халуун нөхцөл байдал байдаг. Тэгээд яг энэгээр ингээ пагрига толгоо ороогоод хүлүтэн одоо 6 м урт сайрыгаар бие ороогоод ингээ явхад маш сэрүүхэн байдаг.
Тэгээ сайрынх нь торгоо нь болохоор маш нэмэх. Одоо салхи одоо үлээхэд ингээд шууд нэвт орохоор. Тэгээ тэр нь угаасаа тэр цаг агаартай нь холбогдож байгаа болов уу гэж одоо бид нэр ойлгож байна. Монгол дээл хувцас одоо бид нэр хөдөө ямар сайхан одоо бие сайхан түшигтэй байдаг үлээ. Яг тэрнтэй адилхан болов уу гэж одоо бид ойлгож байна. За манай аялын тойрог нэвтрүүлгийн эмтэгээр хийсэн аяллыг за манай New Jolchin компани түнш одоо Minar компани бас манай нэвтрүүлгийг ивент хийгдэж байгаа. За ингээ Minar компанийхаа яг офис дээр бид ирсэн байна. Ноён Амитош та бидэнд Minar Travel компани тухай ярьж өгнө үү? Манай компани 1992 онд ноён дагаадын санаачлагаар байгуулагдсан бөгөөд 20 гаруй жилийн турш аялал жуулчлал, карго, захиалгад нислэг гэх мэт олон чиглэлүүдээр амжилттай ажиллаж байна. Та бүхэн New Jolchin компанитай хамтын ажиллагаагаа хизээнээс эхлүүлсэн бэ? За бид өнгөрсөн 2010 оны 12 дугаар сараас New Jolchin компанитай хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. За хэдийгээр бид хамтран ажиллаж эхлээд удаагүй байгаа ч гэсэн бидний ажил богино хугацаанд амжилттай ажиллаж байгаад бид баяртай байдгаа. Манай компани энэтхийн болон олон улсын аялал жуулчлалд оруулсан хувь нэмрийг үнэлж, энэтхийн засгийн газар болон олон улсын аялал жуулчлалын холбооноос сүүлийн 10 жилийн дотор томоохон шагналыг гардуулсан нь бид бүхний ажлыг энэтхийн засгийн газраас үнэлсэн томоохон ажил гэж бид ойлгодог. За та бид Minar Travel компани төв оффист ингээд ороод ирлээ. Энэ бол дээлий төдийгүй энэтхийн одоо бүхий сүлжээг одоо хамарсан маш том компани байдаг. Minar Travel компаниг үндэслэн байгуулагч болон удирдлагууд нь SIG хүмүүс байдаг. За энэ компани энэтэг орныг одоо бүхэлд нь хамарсан одоо үндэсний хэмжээний аялал жуулчлалын томоохон компаниудын нэг. Minar Travel компани нийтдээ 400 гаруй ажилчинтай. За зөвхөн Дели хотод гэтэл 200 гаруй хүн ажилладаг. Энэтэг орн дэлхийд аялал жуулчлал одоо хүчтэй хөгжсөн орнуудын нэг тооцогддог төдийгүй одоо Minar Travel компани за нийт энэтэг даяар 28 мууж улс болон аялал жуулчлал хүчтэй хөгжсөн бүс нутагт одоо өөрсдийнхээ салбар сүлжээг одоо үүсгэж бий болсон том компани байдаг. Minar Travel компани зөвхөн энэтэг төдийгүй дэлхийн бусад орн руу одоо аялал жуулчлал хийдэг улс гүрэн дамсан олон улсын компани гэж бас хэлж болно. За Minar Travel компани Зүүн Өмнөд Аз, Япон, Солонгос, одоо Баруун Европ, Зөв Европ, Америк нэгдсэн улс гэгчлэн дэлхийн аялал жуулчлал гэсэн одоо томоохон орнуудтай одоо үргэлж холбоотой харилцаатай ажиллаж идэг. This is the aviation part of a company. This is the office of the director of Prime Aviation Services Private Limited. Which that we have. За Minar Travel компани сүүлийн 10 жилд олон улсын аялал жуулчлалын холбооноос болон энэтхийн засгийн газраас 5 том шагналыг бол авсан байдаг. Тухайд бол олон улсын аялал жуулчлалын холбооноос 1994 онд, 2003 он, 2004 он, 2006 болон 2009 онд дэлхийн шилдэг аялал жуулчлалын компани гэсэн өргөмжлөлийг авсан байдаг. Minar Travel компани аялал жуулчлалаас гадна улс гүрэн дамсан захиалгат нислэг, карго үйлчлэгийг үзүүлдэг энэтхийн томоохон компаниудын нэг байдаг. За одоогийн байдлаар Minar Travel компани олон улсын 9 агаарын тээврийн компанитай хамтарч ажилладаг. They are very important contributing members of the team. Thank you, sir. We move ahead. Thanks. Mr. Arun Kumar is also part of the Prime Aviation Company. It's a wing of Minar Travels company. За бид бүхний хүлээн авч энэтэг улсаар хийсэн аялалд маань бүхий л талын тусцаа дэмжлэгийг үзүүлж байгаад та бүхэн талархлаа илэрхийлье. It's our privilege. We are very happy to deal with you and your country. We're very happy. On behalf of Minar Travels India. Монголчууд та бүхэн гайхамшигт энэтэг орноор аялж амархыг хүсвэл манай Minar Travel компани үе талах та бүхний өмнө үргэлж нээлттэй байх болно. Бид болцоод бүхий л тусцааг та бүхэнд үзүүлэх болно. Та бүхэн энэтэг орноор аялж нүд тайлахыг хүсвэл Монгол дахь New Jolchin компанид дараа.
Мөн энэтхэг орны талаарх болон энэтхэгээр хийх аяллалынхаа талаар аялагч Ган Үлзий болон Батулга нараас дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Та бүхэнтэй удахгүй уулзна гэдэгтээ итгэлтэй байна. Баярлалаа. Евротур компани та бүхнийг дэлхийн соёл иргэншлийн төв Европын орнуудын гайхамшигт тойрон аялалд урьж байна. Парисын алдарт Эйфелийн цамхаг Луврын музей, Венецийн Гондоло завь, Ромын Колизей, Пизагийн цамхаг, Монте-Карлогийн далайн эрг, Ив цайз гээд олон гайхамшигт аялал таныг хүлээж байна. Манай хаяг Бизнес Плаза 402 тоод. Таны мөрөөдлийн аяллалын мартагдашгүй дурсамж. Евротур компани. Баярлалаа, таны хариулт 364. Хариултанд нэг чи Mobicom-ийн нэг чавч. Хөө, задгаа нэг авч болд юм уу? Тийш дээ, Mobicom болд нь шүү дээ. Сайхан талын халуун аршаан амралт цэвэрлэлийн цогцлбор та бүхнийг урьж байна. Өвөр Монголын шилийн голын байгалийн үзэсгэлэн бүрдсэн сайхан талын аршаан нь хүний эрүүл мэндэд ашигтай эрдсээр баялаг, үе мөчид зүрх судас, элэг гэдэс дотор болон арьс гоо сайханд онцгой нөлөөг танд үзүүлнэ. Эрен хотоос ердөө 100 км бассейн, гоо сайхан, спа, ресторан бүхий сайхан талын цогцлборт та тухлан саатаарай. Сайхан талын халуун аршаан амралт цэвэрлэлийн цогцлбор та бүхнийг урьж байна. Баярлалаа, таны хариулт 364. Хариултанд нэг чи Mobicom-ийн нэг чавч. Хөө, задгаа нэг авч болд юм уу? Тийш дээ, Mobicom болд нь шүү дээ. Барилгын зураг төслийн төвшинчин компани манай хамт олон жилийн ажлын дадлага туршлагатай бөгөөд барилгын иж бүрэн зураг төсөл, барилгын архитектур, бүтэц, халаалт, салхивч, дотор усан хангамж, цахилгаан сүлжээ, шугам сүлжээ, барилга байгаль хэмжээний технологийн зураг төслийг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ. Барилгын зураг төслийн төвшинчин компани. Дэлхийн 85,000 гаруй зочид буудлыг бүтэн жилийн турш 50% хямдралтай захиалах боломжийг бид танд олгож байна. Дэлхийд даяарх зочид буудлын бодит хөнгөлөлтийг Hotel Express International Card. Манай хаяг Сүхбаатар дүүрэг, Чононбөрт төвийн 302 тоод. Samsonite. Баярлалаа, таны хариулт 364. Хариултанд нэг чи Mobicom-ийн нэг чавч. Хөө, задгаа нэг авч болд юм уу? Тийш дээ, Mobicom болд нь шүү дээ. Энэтхэг хоолны амт цоогийн ертөнцид тавтан орил. Монголын хамгийн анхны энэтхэг ресторан Хазара. Samsonite. Албан ажил, бизнес, хувийн аялал, орон нутаг болон олон улсад хямд дур шуурхай үйлчилгээг бид хамлаж байна. Аз дагуулах аяллаа эхлэл, наран тэрэгэл, онгоцны билетийн касс. 331 331 334 330. Би бол шүдний мэрэгжилтэн бас ээж. Гэр бүлийн үргэлж шүдний цоролтоос хамгаалдаг. Гэвч одоо тэдэнд илүү зүйл хэрэгтэй. Том уулзалт. Шүдний толботой тэмцэх бас амны муухай үнэр. Иймд бид сайжруулсан шинэ PS хамгаалалт 1 2 3-ыг гаргалаа. Нэгт шүдийг цорхоос хамгаалдаг, хоёрт толбоноос хамгаална. Тэгээд гуравт амны муухай үнрээс хамгаална. Миний гэр бүлд юу ч тохиолдсон тэд бүрэн хамгаалагдсан. Шинэ PS хамгаалалт 1 2 3. Баярлалаа, таны хариулт 364. Хариултанд нэг чи Mobicom-ийн нэг чавч. Хөө, задгаа нэг авч болд юм уу? Тийш дээ, Mobicom болд нь шүү дээ. Энэтхэг хоолны амт цоогийн ертөнцид тавтан орил. Монголын хамгийн анхны энэтхэг ресторан Хазара. За одоо бид Минар тэрүүл компаниас гараад Дели хотын Сик шашны гол сүм болох Гурудвара руу явж байна. (1664) онд анх үйл ажиллагаа эхэлжсэн энэ сүм одоо Сикүүдийн хамгийн гол шүтээнийг агуулж идэг юм байна. Өнөөдрийн бидний ирсэн газар болохоор Гурудвара Бангла Сахиб гэж одоо нэрлэдэг. Аялал жуулчлалын салбарт тэргүүлэгч New Жуулчин компани шугамар бид нар ингээд энтэгт аялаа явж байна.
За яг одоо бид нар Сикхүүдийн бас үдийн цааныхын мөрөглийнхэн үеэр ирсэн байж байна. Одоо эдгээр ийшээгээ бас энэ ариун сүм рүү ороход бас гутлаа тайлж ордог. За энэ сүмийн босхныхын шорооноос бас ингэж айдас авч тэргүүндээ хүргэдэг. Ерөөсөө энэ газар болохоор хамгийн гол нь ариун газар учраас энэ сүмийн бүх зүйлүүд ариун гэж үздэг юм байна. За манай үзэгч гэсэн бас одоо ингээ харж байгаа бах. Энэ сүмийн одоо хийж байгаа Сикхүүдийн шашин шүтлэг амьдралын хэм маягийн бас нэг хэсгийг ингээд бүгдээрээ хамтдаа үзье. За толгоогоо ингэж ороохгүй бол энэ сүмдээс орж болдгоо байна. Окей. Эхлээд усаар ингэж гараа угаах хэрэгтэй. Ягаад гэхээр энэ ариун намын газар ирсэн болохоор их сайхан цэвэрхэн байх хэрэгтэй байдаг юм байна. За гараа угаацсан. Одоо ингэ хөлөө угаах хэрэгтэй байна. Зарим шашны бас үнэн зүсгтэй хүмүүс энд хөлөө угаана, гараа угаана бас толгойдоос хүргэдэг юм байна. За сүмийн гадны хэсгээр зураг авах гэж зөвшөөрдөг. Гадагшаа бол зураг авахулдаг юм байна. За Сикизм нь манай эртний 15 дахь зуунд бол энтгийн хойд мож болох одоо Панжабд бол анхлан бий болсон байдаг. Гурудвара сүм нь энтгийн одоо нийт сик хүмүүсийн хамгийн гол шүтэн болж оршиж идэг. За энтэг даяар нийтдээ 20 орчим сая сик хүн амьдардаг. За Сикизм буюу одоо сик шашныг хүлээн зөвшөөрдөг одоо дагаж мөрддөг хүнийг сик хүн гэдгээ. Энэ шашин 15 дугаар зууны дунд үеэс Панжаб буюу одоо хойд энтэгт хүчтэй дэлгэрсэн байдаг. За өнөөдөр та бүхэндээ Дели хот дахь Гурудвара сүмээр ингээд аялж байна. Гурудвара гэдэг нь одоо гүрүүд хүрэх хаалга гэсэн утгатай. Гүрүү гэдэг нь ямар учиртай гэхээр сик шашны одоо үндэслэн гагш байдаг. Гуру Нанак нь одоо сик хүний амьдралын хэм маягийг одоо үндсэн үзэл концепцийг нь нэгтгэн боловсруулж өгсөн байдаг. За энэ болохоор одоо сик хүн хамгийн эхлээд бол ариун нэрээ хичээх ёстой. Дараа нь бяцлал хийж дээрээс нь хичээнгүй бөгөөд үнэн шударга ажиллаад нэгнийхээ жимсийг бол хуваалц гэсэн тийм үзэл баримталтай байдаг. Хүн өөрөө өөрийгөө ялан дийлж одоо дотоод муу муухай сэтгэл, шонол тачаал, уур, ховдог сэтгэл, биеэ тоох байдал гэдэг энэ 5 саадыг одоо дарж чадах юм бол хүний муу муухай зүйл арилж сүнс нь бурхантай холбогддог гэж үздэг. Хүн бурхантай холбогдсноор энэ сүнсний холбоо нь хамгийн ариун болно гэж одоо үздэг. За үүнээсээ улбалаад сик хүмүүсийн одоо шашны бэлэг тэмдэг нь тал сарын хэлбэрийн утгаар одоо хүний сүнсний дотоод зөрчил тэмцлийг бол илэрхийлдэг. За Сикизм шашны одоо үзэл баримтлал зарчмууд нь маш энгийн зүйл дээр одоо тодорхойлогддог. Нэгдүгээр Сикизм шашин одоо хүний тэгш эрх чөлөөг бол нэгдүгээр тавьж үздэг. Энэ үзлээр үе үеийн исламын шашинтнууд болон бусад шашинтнуудад байнга одоо хадлагдж гадуурхаж ирсэн түүхтэй байдаг. За тухайлбал сик шашны 5 дахь үеийн их одоо саян гэгэрэж Гүрүү Аржан Дэвиг 1606 онд их Монголын удирдагч Жихангир барьж үзэл бодлосоо няцахыг тулгаж хорж исэн. 30 гаруй сая хүн одоо дэлхий дээр сик шашин шүтдгээс за 20 орчим сая нь одоо энэ итгэгт. Их Британи буюу Англид одоо 400 мянган орчим сик хүн, Канадад 300 мянган орчим сик хүн. За Америкийн нэгдсэн улсад 200 мянга, Малайзад 100 мянга, за Италид 70 мянга, Францад 10 мянга гихчлэн дэлхийн 20 гаруй улсад сик шашныг бишрэн дагдаг 30 гаруй сая хүн амьдардаг. За тэдний үзэл баримтлал нь амьдрчуу гэр орон энэ дэлхийд эзний амьдралаар амьдрахыг бол эрмэлздэг. За Сикизм шашин одоо бурхантай нэгдэхийн тулд одоо дэлхийг орхих, одоо амиа золиослох зэрэг одоо үйлдэл шаарддаг.
За ингээд ариун сүмд ороод ариусныхан дараа манай сүм хэдийн балинрахуу нэг юм өгдөг юм байна. Excuse me, what is it name? Паршат. За энэ балинг паршат гэж нэрлэдэг юм байна. Нэг сайхан хамттай гурил, шартос, элсэн чихэртэй ингээ холжсон. Энэ сайхан хамттай байдаг юм байна. Паршат гэдэг. Аршаа ингээд хүрчлээ. За одоо ийшээ энэ сүмийн бас хамгийн ариун ус гэсэн ийшээ байдаг юм байна. Энэ ариун усандаас хүмүүсээс ордог юм байна. Хэдүүл бас ийшээ очие. This is a holy water. Holy water. За тэгээд энэ сүмээр ирсэн хүмүүс заавал энэ ариун усаар бас бие ингэж норгодог юм байна. Энэ ариун усан дээрээ өөрийгөө ингэж норгодог. Ийм ёс заншилтай байдаг юм байна. Энэ манай жолооч сик хүн байдаг. Тэгээд бидэд бас энэ сүмийнхаас ариун ёс заншлаас бидэнд тайлбарлаж өгсөн. Ер нь энэ төгт ирсэн хүн олон соёлын юм шоконд бас бид нар ингээд орж ийн. Яасан бэ гэхээр маш олон төрлийн шашин, олон төрлийн яс заншлыг бид нар ингээд захаас нэг бас үзэж мэдрээд өөрийн биеэр бас танилцаа явж байна. Ямар нэгэн зүйлийг ингэж сайн танилцж үзье гэх юм бол тэр дунд нас хөл нийлүүлэн алхах ёстой юм шиг санагдаж байна. Ер нь аялж байгаа хүмүүсийн хувьд бол ямар ч шашныг бол бид нар хүндэтгэх ёстой. Ямар ч шашны ариун газар орсон тэр дэг ёсыг бид нар баримтлах ёстой байдаг. Хэдийгээр өнөөдрийн хувьд бол бид нар ингээд маш олон төрлийн шашныг үзэжсэн ч гэсэн бидний сиккүүдийн шашин маш их сайхан санагдлаа. Хамгийн гол нь сиккүүдтэй харьцахад маш сайхан байдаг юм байна. Яагаад тэгэхээр маш үнэн ч хүмүүс байдаг юм байна. संतन का सदका संतन का सदका संतन का सदका मेरे गुण राख लिया उस्तत कहन न जाए तुम्हारी कौन कहे तू कद का उस्तत कहन न जाए तुम्हारी कौन कहे तू कद का नानक दासता के बलिहारी मिले नाम हर निम का नानक दासता के बलिहारी मिले नाम हर निम का संतन का सदका Mongolia. Mongolia. संतन का सदका संतन का सदका सतगुर टाक लिया मोहे पापी पड़दा मोहे पापी पड़दा संतन का सदका संतन का सदका संतन का सदका निर्गुण राख लिया संतन का सदका संतन का सदका संतन का सदका निर्गुण राख लिया. За одоо бид Гүрүдвара сүмийн одоо доод хэсэг рүү орж явна. За энэ ямар учиртай юм гэхээр гадаад дотоод ийм бүх жуулчдад сүмийн дотоод үйл ажиллагааг сонирхох нь бол чөлөөтэй байдаг.
Яг одоо гүрдвараа сүмийн одоо үдийн хоолны цаг нь болчихсон. Эд ажлын үе өрнж байгааг та бүхэн харж байна. За энтгчүүдийн хамгийн алдартай сайхан хоол бол даал буюу ногоотой сайхан юм зутан шил байдаг. За чипати буюу одоо энтгчүүдийн үндэсний одоо гамбир гэж хэлдэг энэ гамбирыг одоо даалтайгаа ингээд зуураад маш сайхан амттай байдаг. Ихэнх энтгчүүд бол сихчүүд голцоо цагаан хоол буюу махгүй хоолыг хүнсэндээ түлхүү их хэрэглэдэг. За Сик сүмд ирсэн гадны дотны жуулчид энэ сүмийн бас арай албанд зүтгэж энэ хүмүүсийн бас хоол ундыг хийгээд ингээд нэгэн өдрийг өнгөрөөд юм байна. За миний хийж байгаа энэ зүйл бол Сикүүд гэдэг чипати гэдэг нэгэн төрлийн бим байдаг. Маш олон шатандрыг давжиж энэ чипати гэдэг бим бий болд юм байна. Бас их сайхан хоолууд юм байна. За миний хажууд явж байгаа хүн болохоор Америкийн нэгдсэн улсаас ирсэн. Танд гүрдвараа сүм болон Сик хүмүүс танд ямар санагдсан бэ? Гүрдвараа сүм бол үнэхээр сайхан гайхамшигтай сүм байна. Сикчүүд тэгээд маш сайхан найрсаг, нөхөрсөг хүмүүс байдаг юм байна. Үнэхээр нөхөрсөг байгаа биз? Тэгэлгүй яах үнэхээр нөхөрсөг сайхан хүмүүс байна. Баярлалаа танд. Дэлхийн 85,000 гаруй зочид буудлыг бүтэн жилийн турш 50% хямдралтай захиалах боломжийг бид танд олгож байна. Дэлхийд даяарх зочид буудлын бодит хөнгөлөлтийг Hotel Express International Card. Манай хаяг Сүхбаатар дүүрэг, Чононбөрт төвийн 302 тоод. Samsonite. Эхлээд эргүүлээд тэгээд далаагаад Миний хийг. одоо дүрээрээ. Зөвхөн Ариал ийм гоё. Албан ажил, бизнес, хувийн аялал, орон нутаг болон олон улсын хямд дур шуурхай үйлчилгээг бид хамтлагч байна. Аз дагуулах аяллаа эхлэл, наран тэрэгэл, онгоцны билетийн касс 331 331 334 330. Би бол шүдний мэрэгжилтэн бас ээж гэр бүлийн үргэлж шүдний цоролтоос хамгаалдаг. Гэвч одоо тэдэнд илүү зүйл хэрэгтэй. Том уулзалт. Шүдний толботой тэмцэх бас амны муухай үнэр. Иймд бид сайжруулсан шинэ PS хамгаалалт 1 2 3-ыг гаргалаа. Нэгт шүдийг цорхоос хамгаалдаг, хоёрт толбоноос хамгаална. Тэгээд гуравт амны муухай үнрээс хамгаална. Миний гэр бүлд юу ч тохиолдсон тэд бүрэн хамгаалагдсан. Шинэ PS хамгаалалт 1 2 3. Үндэсний их өв соёлтой энтгэх хоолны жинхэнэ намтыг ая тухтай орчинд амтад зогны арвин сонголттойгоор Намасте энтгэх ресторанаас. Баярлалаа энэ таны хариулт 364. Хариултанд нэг чи Mobicom-ийн нэг чавч. Хөө, задгаа нэг авч болд юм уу? Тийш тийм Mobicom болд нь шүү дээ. Үндэсний их өв соёлтой энтгэх хоолны жинхэнэ намтыг ая тухтай орчинд амтад зогны арвин сонголттойгоор Намасте энтгэх ресторанаас. Баярлалаа энэ таны хариулт 364. Хариултанд нэг чи Mobicom-ийн нэг чавч. Хөө, задгаа нэг авч болд юм уу? Тийш тийм Mobicom болд нь шүү дээ. Samsonite. Баярлалаа энэ таны хариулт 364. Хариултанд нэг чи Mobicom-ийн нэг чавч. Хөө, задгаа нэг авч болд юм уу? Тийш тийм Mobicom болд нь шүү дээ. Үндэсний их өв соёлтой энтгэх хоолны жинхэнэ намтыг ая тухтай орчинд амтад зогны арвин сонголттойгоор
Намасте энтгэг ресторанаас. Баярлалаа, таны хариулт 360 төгрөг. Хариултанд нэг чи Mobicom-ыг нэг ч авчих. Хөөх, задгаа нэг авч болд юм уу? Тийш тийм Mobicom болд нь шүү дээ. Аялын тойрог нэвтрүүлэг Дели хотын хамгийн өндөр цэг дээр хүрээд ирлээ. За энэ бол Дели хотын төв баярлах Парикрама ресторан. За энэ их сонин онцлогтой ресторан байд юм байна. Яагаад тэгэхээр бидний энэ шал ингээд доороос хөдөлж идэг. За энэ ресторандыг 2 цаг орчим суугаад сайхан хоол идээд гарахад хотын бүхий л байдлыг ингээд харах боломжтой байдаг юм байна. За яг одоо ингээд харахад бол нэг хөдөлж байгаа юм байхгүй боловч маш удаан ингэж хөдөлдөг юм байна. Рестораны гол онцлог нь хотыг бүхэлдэн дээрээс нь харах боломжтой. Тэгээ энэ ресторан өөрөө байрлалаас сольдог. Коннот циркус гэдэг чинь одоо бид нар яг Коннот циркусын энэ бүс дээр одоо байж байгаа байна. За багцаагаар нэг 15 минут орчим явсны дараа бид нар Лаксми Маран гэдэг одоо тэр хэсгээр одоо очино. Энэгээр маш их онцлогтой ресторан байна. Өндөр газар байрладаг Дели хотын ганц нэрийн уцуулсан ресторан болохоор мэдээж баггүй өндөр үнэтэй